Төрийн одоо энэ булхаа одоо хулгайтай одоо тэмцчин дээрээс нэмээд ер нь бол зөвхөн одоо юу гэдэг те өөр нам өөр хүмүүстэй гэхээсээ илүү бас ер нь кабинеттэй зөвлөгөө бол хийж байна. За мөн дээрээс нэмээд баялагын сангийн хуваарлт гэж айгуу чухал хууль бол сая батлагдсан. За тэр бол эдийн засгийн хувьд бол маш чухал. Өөрөөр хэлбэл өмнөх одоо юу гэдэг засгийн хувьд яг энэ хэмжээний бол ажил хийдэггүй гэж бараг хийж болохоор ягаад гэвэл энэ баялагын сангийн хуваарлт гэдэг хууль батлагдсанаар өөрөө одоо юу гэдэг барилгыг дэмжихтэй одоо нөгөө иргэдийн орон сууцны зээлийг дэмжих одоо тэр нөхцөл байдал бол шууд бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл 20-30 орчим те төрийн өмчт байгууллагуудын шууд 34% хөрөнгөөс үндсэндээ бол санд байршуулад тэр сангаараа нөгөө нэг одоо бидний ярьдаг нөгөө утааг бууруулах те гэр орлыг барилгажуулах одоо залуу одоо өрхүүдийг те орон сууцчлуулах гэх мэт айгүй чухал юм хийгцээ. За мөн дээрээс нэмээд бид бүгдийг мэдж байгаа нүүрсний асуудал байгаа те нүүрсийг биржээр зардаг бас үнийн хувьд бол шудраг болж байна. Дээрээс нэмээд хил гайл дээр гацсан айгүй олон тооны вагонууд байгаа те тэр вагонуудын асуудал бол энэгээр ингээд энэ нүүрсний асуудлаар бол тийш зэгцлэгдсэн гэж харж байгаа. За тэгээд ишөө маш чухал ажлууд юу байсан бэ гэвэл эдийн засгийн хувьд бол нэлээд Монгол улс бол те сайн засгийн хувьд эдийн засгийн хувьд өсөлтөд гарсан. Одоо бол миний мэдхийн 8% өсөлттэй байгаа юм билээ эдийн засаг. Тэгэхээр энэ бол маш сайн ковидын дараа манай Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал бол нэлээд сайжирсан. За тэр утгаараа мэдээж инфляц бол буурч те ард иргэдийн бол амьдралт бол бодит бол энэ одоо те засаг маань яг бодиттой яг шийдэлтэй одоо ажлуудыг бол хэрэгжүүлж байна гэж харж байна. Ер нь бол мэдээж энэ баримтлагдж байгаа одоо бодлого те хийж байгаа үйл хөдлөлүүд нь зөв байгаа учраас миний хувьд бол яг энэ нэрчээ алдахгүй яг энэ байдлаараа цаашид хийгээд дуусгаасаа гэж бодож байна. Тийм учраас миний хувьд бол энэ засгийн газрыг бол дэмжиж байна. Ерөнхий сайд оюун эрдэнэгчсэн мөн дэмжиж байгаа шүү. Ард түмний ялалт